Монгол телевиз оюуныг тэтгэж жаргал бэлгэлнэ. Өрхөн үзэгчтэй та бүгдийнхээ амралтын энэ сайхан үчийн түмэн амар амгалан айлтхан мэдчилье. Чимгээ шоу маань уламжлал ёсоор танай гэрийн хойморт зочилж байна. Амьд хөгжмийн Санжууны бэр хамтлаг. Яг одоо миний зочин хоймрыг оддын шивээс чим Батэрэдүү маань дүүрэх гэж байна. Батэрэдүүг өрөө. Оддын шивээс чи гэдэг энэ эрхэм өнөөдөр бас бидний урилгыг авч цаг зав гаргаад ирсэнд би маш их баяртай байна. Энэ сайхан нэвтрүүлэгтээ өрсөнд баярлалаа. За тэгээ шивээс ч хүн таны би өөрөө тэр аяараа шивээс баг шүү гэн тийм ээ. Доош нэг тонгооч ингэж. За Батэрэдэг юм толгоо үрдэл шивээс. За хоёулаа хамгийн түрүүнд хэдийнээс ингэж шивээс хийх нь сэтэл төрөв. Хэдийгээс юм сонирхдаг болов. За би шивээс анх сонирхсон нь бол 10 төгсөөд би 96 онд 95 онд Польш руу явж ирсэн. За. Тэгэл Польшд очиод тэнд тухайд нэг 8 хийдэг нэг үе байсан шүү дээ. Монголчууд гадшаа явдаг. Тэр үе тэгээ Польшд амьдарч байхдаа тэнд нөгөө Монголд яг тийм шивээсийг урлаг болцсныг хараагүй. Тухайд бол монголчны цэргийн шивээс гэдэг утгаараа байсан. Тийм гоё шивээс хараагүй байж байгаа Польшд очиж аль үжээ бас ингээд урлаг болоо хөгжөө явцсан хүмүүс нь том шивээс хилээдэг болцсон. Тэгээ тэрийг хараад ер нь би нэг юм намайг амар татсан л да. Шивээс чинь боломорч биш санагдаад. Тэгсэн мөртлөө би нөгөө зургийн сургуульд сураагүй. Гэхдээ багасаа зурдаг байсан. Бүр багасаа. Тэгээд сургуульд сурах хэрэгтэй угаасаа. Тэгээд дараа нь ирээд Дүртгүрдгийн дээд сургуульд Монгол зургийн ангийг төгсөөд тэгээд 2002 оноос хойш бол яг тасралтгүй яг шивээс рүү ороод одоо 18 жил шивээс хийж байна да. Яг шивээс чингүүдийн хувьд яг тийм тодорхой сургууль юм уу, сургалт ч юм уу, курс ч юм уу тийм байдгүй манайд? За яг Монголд тийм мэрэгжлийн шивээсийг зааж байгаа сургууль гэх юм бол байхгүй. Тухайн хүн яг л өөрийнхөө хоббигоороо найз нөхдөсөө. За би жишээ нь бол Польшд анхны эмэгтэйхүү авсан мөртлөө миний хамгийн том багш бол YouTube дээр бүх юм байдаг болцоо. Одоо сошиал юм хөгжсөн учраас хүн бол ер нь сурах гэсэн юм сурах ер нь ойрхон амархан болсон. Монгол эрэгтэй хүн чинь нэг юм толгоонд хүн үргэх хүртэл хүний гар үргэх хүртэл дургүй байдаг шүү дээ. Гэсэн чинь Батэрэдүү бол бүр ингээд шивээс авч ийлгээдсэн тийм. Тийм толгоонд шивээс хийлгээд 2-3 жил болж байна. За. Ямар явдлага нэлээд боцсон л да энэ би өөр болохоор энэ шанхар шувууг өөрөө зохиож зураад тэгээд мэдээж нөгөө толгоонд тэргүүндээ нэг хэр варгийн хүн хүргдэггүй шүү дээ. Тэгээд одоо миний дараагийн одоо бас ингээд сайн шивж байгаа залуу сайн шивээс чинь бадралаар ингээд тэргүүндээ шивээсээ хийлгсэн байгаа. Яа баг одоо өөрийнх нь шав хийж болох уу? Хоёлаа нэг тонгоогод нэг үзэгчдэд харуулж идэх үү? Их Монгол зургийн юугаар аргуурлаар хийсэн маягийн юм уу да баг тий? Тэр нэг Монгол стилээр би одоо яг миний ганц бодож байгаа юм одоо ингээд олон жил шивээс хийгээл идэг. Яг шивээс нь олон стилүүд байгаа шүү дээ. Япон стил, якузаач гэдэг юм уу ингээд Аз янз бүрийн байгаад байгаа хөх. Тэнгүүд би бас нэг олон жил хийж байгаа юун төлөө Монгол зургийн анги төгслөө. Ер нь дэлхийд нэг Монгол шивээс гэж юм ямар юм байдгийг нэг юм урсгалыг бас жоохон таниулчих гэсэн зорилгоор ер нь бол цаашд зорж яваа. Бандгаа зүгээр ингээд дан бас одоо оддын шивээс ч юм биш
Jiu-jitsu гэдэг энэ тэр мундаг спортоор хичээлдэг бас сүүлийн ялангуяа 4-5 жилийн хугацаанд бүр чамгүй амжилт гаргацсан юм билээ шүү дээ. Тэгээ энэ болохоор биш нөгөө нэг ингээд өглөө ажил дээрээ очлоо. Тэгээд суучдаг. Суугаараа шивээс хийсэрэг орой тараал машинд суугаад за төгжрээд гэртээ ярддаг. Гэртээ очиод унд холчдаг ч гэдэг юм. Ингээд хөдөлгөөний татгалт маш яг өөрт мэдрэгдсэн. Уруу жоохон шилж өвдөг жишээний тий. Тэгээ ер нь бол хөдөлгөөн хэрэгтэй байна гэдэг үүднээс яг Монголд гоё хөгжиж байгаа жижигцүгийн спортыг сонгож хичээллээд тэгээд бас чамгүй бас нэг гоё хичээлж айгуу над маш гоё нөлөө үзүүлсэн тэр спорт нурууны өвчин янз бүрийн тэр хөдөлгөөний юм байхгүй болсон айгуу гоё одоо амьд спорт гэх юм уу те бэртэл гимтэл багтай тим спорт. Тэгээд дээр нь чинь нийслэлийн улсын аврах шалгаруулах тэмцээнүүдээс дандаа алтан мөнгө хүрэл медаль авсан мундаг юм байлээ шүү дээ тийм ээ. Тийм тэгээд бас Токиогоос Азийн аврагын хүрэл авсан. Вау. Ийм том шагналд. Шивээс ч хүн хаа хамаагүй бүр спортын салбар руу ингээ явчихна гэхээр бас их сонирн байна. Гэтэ бас ингээ нийгэмдээ тууштай бол хүрдүнд хүрдгийн их том жишээ л дээ. Нэг шивээс маань ямар өртөг үнэтэй байдаг юм бол хамгийн жижигхэн шивээс хэдээс ер нь хамгийн том нь хийчнээ бах уу? За яг шивээс ер нь бол гадны шивээсүүд бол одоо шивээсчд цагийн үнэлгээгээр явагддаг. Зөв. Нэг цагийн $200-оос дээш те $500 ч байт юм цагийн. За миний хувьд болохоор Монголд одоо өртөг одоо манай Монголын амжиргаа ямар байгаа вэ те нэг ойролцоогоор би нэг цагийн нэг 200-аас 300 мянгаар хийдэг. Тэгвэл тэр чинь бас жоохон юу биш үү? Сонин эвгүй үнэлгээ биш үү? Албаар цагаа уртсах гал ингээд нэг газараа зараад мэй. За харин яг тийм асуудал яг Монгол хүмүүс яг тийм асуудал боддог. Тийм болохоор би яг нөгөө цагийн үнэлгээ биш. Ерөнхийдөө би нөгөө хийх шивээс за энэ ойролцоогоор нэг за 2 цаг хийх шивээсгээ бодоход би тэрийгэ бодоод үн тохиролцох маркаар за би тэд хийгээд өгөөж гэдэг юм уу те. Тийм зарчмаар Монголд бол явагддаг. Зөв. Яг шивж байгаа тэр момент их сонирн байна л да. Жишээ нь одоо бүсгүйчүүд бид нар бол мэдэн шүү дээ тий хөмсөг шивүүлэхэд одоо миний энэ хөмсөг чинь бас ингээд шивээстэй тий шивээстэй тий бас амаргүй нэг тийм эвгүй мэдрэмжтэй шүү дээ ихэнх үедээ. Тэгээ яг тэр шивүүлж байгаа үед бол цаад хүний үйлчлүүлэгчийн юм бол ойлгомжтой. Шивж байгаа хүний хувьд ер нь ямар мэдрэмж төрдөг вэ? Тий анх бол за өвдөгч бий тий тэрхий гүнзгий хийчихвэж гэдэг юм уу тий аюу их юм боддог сүүлдээ бол ерөөсөө л гоё л хийх л ёстой. Бүтээл гэдэг дээрээ. Тий энэ чинь ерөөсөө цаасан дээрээс ялгаатай л одоо хөдөлдөг уран зураг болчиход байгаа байхгүй шивээс ч юм бол тийм болохоор энэ хүн өвдчихгүй гэж бирээсээ бодгоо байсан. Тэрийг бүр хайсан ч гэдэг юм те. Ерөөсөө л гоё юм хийхийг л зорж хийж байгаа. Анх хийлгүүлж байгаа хүн бол шивээсний өвдөлт бол ер нь бол жоохон өвддөг. Гэхдээ энэ шивээсний өвдөлт бол хүнд байх ёстой. Зарим нэг эрдэнэт одоо ярьснаар бол шивээсний өвдөлт бол зарим нэгэн унтаа байдал байгаа эд хэсэг сэргээдэг ч гэдэг юм уу те. Бас сайн тал бас байдаг юм билээ. За сони. За вандагааг ингээ хэлсэн чинь их сонин санагдаад явчлаа гэж хүрээд л. Надад би хөмсгөө амьдралдаа бол шивүүлж байсан. Тэ одоо энэ нүдний нарийнхан эмгтэй бүсгүйчүүд нүдээ тодтгож жоохон ч гэсэн том болгох гэж ингээд контр шивнэ гэдэг чинь хийлгсэн. Гэтээ миний биен дээр нэг шивээс байхгүй л тэ. Тэгээ би энэ оддын шивээс чинь чимгээ шоуны хоймор хүрээд ирсэн чинь миний гжиг хүрээд байна. Би жижиг гэсэн шивээс хэлчихвэл яах вэ? Юу гэж бодож удаа. Тэгтээ бас асуулт байна л да бандгаа. Би бас яг юм мэрэгжлийн хүнээс асуухгүй бас болохгүй тийм ээ зүгээр дурандаа ингээд хийлгэж байгаа шивээс инэ тэргээд чинь би одоо олны өмнө гарч идэг телевизийн хүн байдаг. За тэгээ дээр нь юу гэдэг 18-тай биш те. Тэгээ эмэгтэй хүн байдаг. Ер нь надад хэр зохимжтой болоо. Юу гэж зөвлөх бол мэрэгжлийн хүний хувьд? Та өөрөө л шийдсэн бол тэгээд нөгөө дараагийн одоо хэмжээ гэхдээ хамгийн гол нь та нөгөө юу хэлэх вэ гэдэг ерөнхийдөө санаагаа ботсон байх юм бол хэмжээ өнгө хаана ямар харагдах вэ гэдэг бол тэр бол миний мэрэгжлийн асуудал. Тэгэхээр та өөрөө л яг шийд. За би нэг бараг жил орчмын өмнө нэг юм эндээ нэг жижигхэн мессежлбар хийлгээд ийм хоргүй өөхөн хавдар авахулсан юм л да. Тэгээд эмэгтэй хүний хувьд ч одоо ингээд нэг юм ханцуугүй юм өмсгөр их муухай шүү дээ тий. Октод бол бүсгүүчүүд сайн мэднэ. Тэгээд би зүгээр ингээд дотроо нэг хаяа нэг ботчих явдаг байхгүй. Энэ муухай сорвиг дараад нэг шивээс идчихвэл яах вэ? Гингүүтээ юу? Өөрөө хидтэй байлаа чимгээ гоё гэдэг. Гаргачаад идэг. За тэгвэл би ерөөсөө шийдчихв. За тэгвэл болоход уу? Хардаа бандгаа. За ер нь манай камер бас харж ивэл одоо нөгөө яг наад сорвчин болонд одоо сүүлийн үед хүмүүс нөгөө лазерарч гэдэг юм уу шивээс сорв бүдгэрүүлдэг арилдаг гэж ярьдаг шүү дээ. Ер нь бол одоо яг наад сорвчин бол арилгахааргүй юм байна.
Оо тийм үү. Тэгэхээр би бол сурав байсан шивээс байсан дээр баха. Харин тийм тий. Тэ? Яхав тий. За. Дэмжээрэй. За. Оддын шивээс ч бандгаа телевизийн маань тэнцээ бас нэг юм тоглолтын тайзан дээр бэлтгэсэн байгаа. Тэгээ хоёлаа тийшээ очиод тэгвэл шивүүлээ да тэгөө. За. Айвал бүү хийвэл бүү. Манай G тэгээ шивэлсэн байдаг шүү дээ гаран дээрээ. Тийм үү? Тий. Рэпер үү? Монгол гаран дээрээ тийм шивэстэй. Одоо шууд буулгаад. Тий. Аль ямар юм яг үлээд байж. Би болохоор ийм мандала байвал зүгээр гэж бодож байна л да. Одоо энэ Бадамлынхаа цэцэг. Энэ утга агуулга нь юу идэм бэ? Бадамлынхаа бол одоо шашны талаасаа бол шашны талаасаач байна. Ер нь бол энэ цэцэг маань угаасаа нэг ариун нандин бангийн мандан бадрах. Тэгэнгүүт энэ цэцгийг би болохоор нөгөө мандала стил гэж тусдаа бас стил гарцсан Азийн. Тэр стил рүү оруулаад шивчгэр энэ плаж янзрын эмгтэй бол маш гоё цохимжтой харагддаг гэсэн үг. Эмгтэйлэг харагддаг шивээс. Ийм шивээс гоё зөхөх гэж бодож байна. Гэж бодож байна. Окей. Тэгээ. Надад таалагдчихэв. За хоёлаа одоо шивэснээ зургийг ихлэ буулгана. За. За энэ ангаахынхаа одоо амарын бодож байгаа. Энэ нэг удаагийн тариур мөн үү? Ай. Үзүүр нь ер нь нэг удаагийнхаа тэрийг шалгуул өдр. Сайн харж байгаа бах та. Тий айхтар харж байгаа. Та эхлээд юу яач их цэг сууж. За. Хоёлаа. Тэгээ нөгөө гараа буулгаад яг зогссон байхад их сарагдахгүй болвол ингээд сууж байгаа хийждэг нөгөө босгоор дали боловчдаг. Тэгээ тэрийг маш сайн бодохгүй болов. Бодсон байна тий. За энэ. Та ямар амар зөрөг гаргач юм да. Мэдж байгаа малгаа. Зөргийн өмнөлий да. Гэтэ би ийм мундаг мэрэгжлийн учраас надад эргэлзэх юм байсангүй л дээ. Тэгээ эргэлзээгээ тайлахын тулд нэлээ өөрийн чинь бас айхтар асууж тэрүүхэн оронч маш их бодол явж байгаа шүү дээ. Би зүгээр өөртөө чи ярилцаад байна гэж бодсон уу? Би зүгээр нэвтрүүлж үргэлжлээ гэж бодсон. Тэгсэн чи үгүй байжээ гэж юу? Шивээс хийхээр болчлоо. Гэтэ энэ бол бас танин мэдхүйн их онцлогтой ярилцлага боллоо гэж би бол бодож байгаа. Яг тэгэхээр надаас ахуулаад мэдхгүй маш олон хүмүүс байдаг шүү дээ, тий? Тэгээ залуучууд нь мэдхгүйдээ очиод өөр дээрээ сармагчин шивүүлчдэг, хөгшчүүлэн нүртэл ингээд бас тэгэхээр энэ бол утга учиртай, насан туршдаа бие дээр нь байх ёстой юм гэдэг. Тэгээ энэ зүгээр нэг шивээс гэдэг утгаараа ш, тий? За энэ бол гараа онжуулаад урлагийн бүтээл. Яг цэх гараа сулж гэлтэй. Яг. За. Таны сорвны ашгүй байрлал нь яг энэ гарны центрийг яг байрлсан байна. Яг голдод байрлалсан. За. Хит аршаа байсан бол арай өөр загвар юм сонгох байхгүй. Тухайн сорвноос хамаарат. Энэ сорв болохоор яг ихц яг голдоо байрлсан болохоор бас би ч нөгөө нэг мессежлбар хийсэн мессасл жимчтэй хэлсэн л дээ бас. За энэ аятайхан бас ирээдүйн бодож хаглаарай. Та зүсэл тэгэрээ гэд эмэгтэй хүн шүү гэд боднаа. Болж игэл их жижигхэн зүсэн л гэд тэгжсэн. За ингээд зураг нь буучих юм уу? Зураг ингээд боосон. Зүү. За ингээд сууж ин да. Харин ингээ хаачихгүй л тий. За одоо бит хоёрын энэ Бадамлын ухаа цэцэг бүхий энэ маань одоо яг юу гэж нэрлэгддэг юм бэ? Энэ бол ерөөсөө Бадамлын ухаа цэцэг. Бадамлын ухаа цэцэг. Гэхдээ нөгөө стилийн хувьд болохоор мандала стайл. Мандала стайл гэх нэ. Би тэрийг л асуух гэдэг юм байна. Тэгээ би бас доотлын шигдгээ жоохон өнгө оруулаад таны нэр мэнийг бас жоохон бодоод гоё чимэгтэй шивээс хийж байгаа. Чимэг болохоор. Хоёул будаг тэгэхээр өнгө орно гэсэн үг. Ямар өнгө ордیں۔ Тэгээ би эхлээд би контр хар өнгө хийчээ дараа өнгийн тухайн хэдэн л хардаа. Өөрийн чи одоо шивээсүүд ингээд улаан өнгө ногоон өнтер янз бүрийн өнгөтэй байна тий. Тий ер нь бол шивээс одоо нөгөө будаг нь маш сайн хөгжсөн болохоор будаг нь өнгө нь муудчихъя, гандчихъя ч гэдэг бүдгэрчээ тийм байхгүй болсон. За ингээд миний амьдрал
Бандгагийн хийсэн шивээсээс өмнөх ба дараа үе гэсэн хоёр хэсэгт хуваагдаж байна. За эхэллээ шүү. Зочиж хөдлөхгүй. Ой бие гавь сулдаа 50. Гараа сул байх тусмаа бага. За эхэллээ шүү. Зүгээр л сул өөртөө аль эвтих нэрэл бай. Эхлээд дөнгөж хөрөнгүүд нэг зочдөө шүү тэгж болохгүй. Зүгээр бие сул. Өсрээд нэгэд тий чи очиж суудсан баг. За эхэллээ. За. Өвдчихийна. За иймэрхүү өвдөл юм да. За. Гүрийж болохоор байна гэхдээ. Яасан хүний модортой алгаад ташаад. За яаж нүвдэж гинэ? Яг бай хөлс жоохон чихэрч. Энэ нэг сони үнэртэй дэн хөөх юм. Миний мах үнэртэй дэн үү? Нэрэ? Үгүй юу? Ер нь бол цусны үнэр бол баг зэрэг явагдаж байгаа л да. Нэг сони түлэнгийн мах шиг үнэртэй дэх. Бас түлэгдэж л байгаа хта тий. Ээжээ. Тэгтээ гайгүй төвчүү штэ бас. Тэг хөөх өөрийгөө сатаар болох гал ингээд үглээд байгаа штэ. Бас эвгүй тэгтээ. Сайхан идвэл биш байна. Тэгтээ дараа нь гоё ийм гоё цэцэгтэй болчихно гэж бодохоор гоё л. Одоо ингээд За одоо ингээд бит хоёр маань үндсэн зураг бол хийчихлээ штэ тий. Одоо ингээд будгаа хийх үү? одоо өнгө хийгээд дуусна да. Оо, надад их гоё таалагдчихэж байна. Одоо будаг хийхдээ арай ийм олон зүгээр хий. За. Одоо энэ ийм. Ахаа, зүг. Энэ жишээ нь 11 зүг байгаа шүү дээ. Ваа. Саяных ч юм бол 1 зүг юу? Саяных 5 зүгээр явсан. 5 зүгээр. Аа, за. За энэ зүг ингээ баяртай. Ингээ хайчиж байна уу? За, одоо ингээд будаг орлоо. Будаг орлоо. Одоо бит хоёр гол ямар өнгийн юм орох юм бол? Ямар будаг? Ерөнхийдөө энэ дээр цайвар цэнгэрлийн номон өнгийг шигтгэе болгож оруулах гэдэг байхгүй. За. Тэгүүлэхгүй. Жишээ нь улаан байвал дими те? Улаан онцгүй. Онцгүй юу? За. За өнгө хийлээ. За. Яа. Жохон завсарлага авч яасан чи ахаад эхэлж байгаа юм шиг үг болж. Энд одоо хэдэн ширхэг зүү байгаа гэлээ наад толгонд чинь. За одоо энэ болохоор 11 зүү байгаа. Та нар боддоо 11 зүү ярьж байгаа л ингээд тахарч одоо яа. Яа. Сайхангүй л байна. Үгтчээ шүү. Яа. Айгуу гоё өнгөтэй болт юм биш үү? Шигтгээ ингээд юу яатсан юм шиг чулуун шигтгээ сулгацсан юм шиг болт юм биш үү? Оюун шигтгээ. Оюун шигтгээ те. Нэрэ. Амар айж уйлжсэн ч юм уу, ашгаржсэн тийм тохиолдол бий юу? За ер нь бол эмэгтэй хүмүүс ихтэй айгүй айцтай ирдэг. За. Амар өвдөх байх одоо яанаа ч гэдэг юм уу те. Яг яг тэншгэл шивүүлэл жоохон сунгат за гэл ийм л юм байсан юм ч гэдэг юм те. Тийм бодолтой. Тэгэл дуусчихдаг шүү дээ. Ирчүүдийн хувьд манай ирчүүд бол тэгэл ядангуяа жоохон том шивээс хийдэг. Тэрийг дагаад мэдээж нилээ илүү өвдөн. Эмэгтэйчүүд ч том шивээс бол цөөхөн. Жижиг нэг цаг 2 цагийн шивээс хийдгээл явчихдаг болохоор арай өөр л дөө. ирчүүд өвдөхөөрөө яах вэ? 50 татчмаар аштай гэж хэлсэн шүү дээ. 50 татчмаар байна. Даач одоо шивээс хийж байгаа үед ямар ч тийм одоо алкоголын зүгэл байх хэсгүй. Яг л одоо цус шингэрнэ те. Болдгүй. Болохгүй те. Анхаарах хэрэгтэй ш. За ер нь бол шивээс дууслаа да. За.
Шивээс ер нь дуусч гин гэж байна шүү. Вау та би одоо бүр ингээд нэг палаж өмсөхөөсөө хичээл. Өвгөнч Эмэгтэй хүн эвгүй сорив бол эвгүй тий. бас эвгүй байхгүй тий. Тэгээд дээр нь ядж байгаа нөгөө Хүмүүс хараад байдаг. тий. Тэснэр бол шивээс харж ил та. Одоо бол тий. Одоо бол байж байгаад нь баруун мөр урагшаад хүрээстэй шүү тий. Нэгтийнхээ гарыг урдчаад Тий. Албаар юм майк өмсчил байж байгаа л сайн байна уу гэл. жоо дэш нь цаарай. Шивээс дуслаа. Туссаа юм. Вау. Зэг. За үзэгчдээ хоёул харуулах уу? За болсон. Yes. За ингээд үзэгчтэй өнөөдөр Чимгээ шоуны маань студид оддын шивэсчин Бандга буюу Батэрэд маань хүрэлцэн ирлээ. Одоо сайхан мэдээлэл хуваалцаад гол нь Чимгээ хөтлөгч намайг ийм гоё шивэстэй болгодоо. За тэгээд Бадамлынхаа цэцэгшгэ банк мандан бадарч явах болтугай. Ямар сайхан юрод вэ? Юрод Батаршгэ. Маш их баярлалаа. Бандгагийнхаа энэ маш сайхан юрол бат сайхан оршуулгал тугай гэж хэлээ. За тэгээд хамтдаа манай хөтлөгч Хонгор Зулын хийсэн туршилтыг хамтдаа харцгаая. Сайн уу хөтлөгч Хонгороо байна. За та бүхэн маань туршилтанд маань тавтай морилно. За өнөөдрийн туршилт та бүхний харж байгаачлан орон зургийн галерейгаас та бүхэнд хүрэх нэ. Тэгэхээр хөтлөгч Хонгороо өнөөдөр зурагч болж үзэх нэ. Миний хувьд бол нэлээд сонирхолтой. Анх удаа яг галерейд яг энэ орон зургийн орчинд зураг зурж үзэх гэж байгаа та туйлын баяртай байна. Ингээд өнөөдрийн туршилтаа та бүхнийг хамтаагаараа гэж урьж байна. За хоёлаа зураг эхлэхдээ юу яа? Хөнхөө дүрслэл гаргаж өгнө. Форматандаа тохируулаад баримжаа аваад зураг эхэлнэ гэсэн. Тэгэхдээ зөвлөгөөнд орж хавнаа, зөвлөгөөнд орж. Зөвлөхөнд орж өгнө чанга байна. Зөвлөгөө. Өнөөдөр ямар хэлбэр дүрс үсгэж ин гэдгийг хараа явах нь хүн зурж ин гэж ботхосоо илүү ямар дүрстэй төстэй байна гэдгийг хараад явах юм бол зурхад илүү амарлаа гэх юм. Дөгөө дүрсээр нь дөрвөлжин дүрс үсгэж яана гэдгийг хараа явчих. Тэгвэл гоё юм байна. Тэ нэрээ. За хоёлаа хүний нүр ерөөхдөө зурхтаа энэ хавцаа зурна гэх тэмдэг. Голлох юм байна тий. Тэмдэглээд өгч. Энэ толгой жоохон шинтэй чи. Бидний эргэн тойронд байгаа зүйлс чинь бүгд дүрснээс үүсэлтэй байхгүй юу? Тэгэхээр дүрснээсээ баримжаа аав гэсэн. За энд одоо хүүхдийн хаан дүргийг гаргадаг ч юм тий. За гар бол энэ ч маш зүг орж ирсэн. Тийм байна. За энэ зурган дээр хоёулаа нэмээд өөрсдийнхөө гоё эдитлээд яаж гоё харагдуулах вэ те? Өнгийн зохио хөвшөө яаж баяжуулж болох вэ? Өөрийнхөө сэтгэмжээр явах нь. За энэ гар ингэж орж ирэх үү? Зүг. Одоо энтэйгээ жоох ингэж оруулаад орчих. Монгол ахуйтайгаа ч холбосон болно. Яаж өөрөөхөө гоё сэтгэж болох вэ? Нэгдөө цагаан цаас энэ харандаа ирж өгөгдлөхгүй. Энэ өгөгдлийг яаж ашиглаж байгаагаас шалтгаална гэсэн. Нэг санаа хэлэх юм бол юу яаж болно? Зураг дууссан байгаагаар төсөөлчих юм бол илүү зүгээр. Тэрнийхээ төсөөллийнхаа дагуу төлөвлөгөө гаргаад авчдаг байхгүй? Тийм үү. Ер нь анхлан зураг зурж байгаа хүмүүс одоо яг бэлэн ингээд зураг харж зурх нь зүгээр үү? Эсвэл өөрөө ингээд сэтгэж зурх нь зүгээр юм болов? За эхлээд анхлан сурж байгаа хүүхд яг насан турсан хүмүүстэй бол бэлэн зураг хараад зурж эхэлсэн нь илүү тохиромжтой. Хүүхдүүдийн хувьд болохоор нөгөө өөрсдийнх нь ертөнцөөр зурвал сурах нь илүү зүгээр. Тэгээд явцын дунд энийг ингэж зурах нөгөө нэг арга техникүүдийг зааж өгдөг ба. Тэгээд насан турсан хүмүүст бол эхлээд бол хуулбар зургаар ч юм эхлүүлэх зүгээр тохиромжтой байдаг ба. Яагаад гэвэл бид нэрийг нөгөө байшин машиныг машин гэл яг өөрсдийнхөө өнцгөр хараа сурцсан байгаа учраас тэрэнд нь тохируулаад явна гэсэн.
Хөрхөн дайртай хүүхэд чинь Болно. Яг зөв өөрийнхөө гоёс хөгжүүлээл явчих. Яаж ч өөрчилж болно юм дээр. За одоо шууд бодоход тэгвэл. Одоо л хүний хаан нүрцсэн юм хэсэг нүдийн Нүдийн хийх үү. тий амаа хамарнаас хаанаас эхэлж байна. Хамарнаас баримжаа аваад. Руу хамар хайваа. За саяны зурсан хэсгүүдээ харандаан зураасан дээрээ давхарлаад хүрээлнэ гэсэн. Контурлно гэсэн. Яа, бир ирдэ. За энэ дээр бол санаа зовх юм байна. Тийм үү? Ерөнхийдөө нөгөө давхарлаад явчихаар цаанаас нь л харагдуулахаар зурх юм. Яг ингэж болно. Нэг л зурч. Тэгээ олон өнгө давхарлаад ирэхээр харандаан зураас чинь тадарч харагдахгүй байхгүй юу? Тэрийг л харагдуулахын тулд. оо зүүрэн дээр. Зүгээр. Энд чи тэгээ гол нь арилахгүй бистэй тий. Арилахгүй гэдгээ аюулсан тооцоолох хэрэгтэй. Тэгэхээр хонгорцлаа ерөөсө болохгүй юм хийж болохгүй байх юм шүү. Надад болохоор зүгээр нэг харахад нэг тийм гоё тайван мэдрэмж төрөхөөр л байвал зүгээр гэж бодоод байгаа. Хүүхэд их хүү хоёр ингээд байгаа юм чи. Тэгээ энэ хоёрын тэр мөчийг хинч одоо өмөлөхгүй нэг гоё тийм амгалан тайван байлгахыг хүсэж. Тэр сэтлээ барайл зураад яа. Ер нь бол нөгөө ингээд хүүхэд нэлэх байхад хүүхдээ ингээд унтуулаад унтж байгааг ингээ харах ээж нарт айгүй гоё байдаг байхгүй юу? Тийм болохоор яг нэг тэр үеийг л бодож зурч юм. Ер нь зураач нар яадаг юм бодож ингэж тэр үеийг төсөөлж зурдаг. Одоо нөгөө тухайн зурхаж байгаа зургаандаа эсвэл өөрөөгөө даваачих ч юм уу тий. Төсөөллөөрөө тэгж зурвал илүү бүтээлтэй орж өгдөг байхгүй юу? Гэхдээ тэр бүтээл гарахаас өмнө хэдэн сар хэдэн жилээр одоо тархинд нөгөө процесс нь явагдаж л байдаг. Одоо хүн харахад зүгээр сууж байгаа юм шиг хэрнээ дандаа л нөгөө бүтээлээ бодож яадаг байхгүй уран бүтээлч хүмүүсээ. Үзэгчдээ өнөөдрийн Чингэн шоуны маань туршилтын дугаар ийх өндөрлөх гэж байна. За миний хувьд бол өнөөдөр зургийн урлангаас өнөөдрийнхээ маш сонирхолтой туршилтыг та бүхэнд хүргэлээ. Яг энэ хүү бүтээлийг 2 цагийн хугацаанд багштай хамт багшаасаа зөвлөгөө аваад өөрийнхөө санаагаараа баяжуулаад зурж дуслаа. Зургандаа бол миний хувьд үнэхээр сэтгэл хангалуун байна. Тэгээ багш намайг өнөөдөр бас их магтлаа. Ер нь бол хэд хэд удаа тавтаад зурх юм бол гайгүй зурх дүр байна гэж хэлсэн. Тэг их урам авлаа. Тэг өнөөдрийн хувьд миний туршилт үнэхээр сонирхолтой байлаа. Та ч гэсэн те чөлөө цагаа зөв болгосон өнгөрүүлж болох үз. Яг энэ хүү зургийг нэг хэрхэн яаж зурж болдго юм бэ гэдгийг хэрвээ оролдож үзээгүй л туршиж үзээрэй. Ингээд орой сайхан өнгөрүүлээрэй. Баяртай. Шоунда эргэн тавтаа морил үзэгчтэй. Одоо та бүгдийнхээ өмнө би нэг эрхэм хүндтэй хүнийг урих гэж байна. Энэ хүн бол хүн болгоны сэтгэлд итгэлийн их оч бадрааж явдаг тийм хүн байгаа. За сайхан үлжиж гэнэ үү та? Уур сайхан. Өнөөдөр Чимгээ шоуны студид хавдар итгэдэг группийн санаачлагч энэ группээрээ дамжуулж олон сайхан санааг бусаддаа хүргэдэг тэднийхэн сэтгэлд их итгэлийн сайхан оч бадрааж явдаг гам бол тэмээх эрхэм хүндтэй хүн өрөлдсөн ирсэн байгаа. За сайн байна уу та? Сайхан үлжиж гэнэ үү? Сайхан үлжиж гэнэ үү? Юуны өмнө бидний урилгыг хүлээн аваад бас цаг зав гаргаад ирсэн танд маш их баярлалаа. Энэ би хоёулаа бит хоёрын ярилцлагаар та бас илүү их олон хүнд мэдлэг, мэдээлэл, бас их сэтгэлийн сайхан итгэлийг хайрлах байхаа гэж найдаж байна. За хоёулаа хамгийн түрүүнд өөрийнх нь амьдралд
бий болсон тэр нэг жижигхэн хар зурвсын талаар үзэгчдэд бас хэлье. Яг одоо хамгийн анх та ямар өвчтөй гэсэн оноштойгоор хэдэн онд онцлогдчихэв? Анх 1987 онд Хотоодны шарах гэдэг онж тавьчихжээ. За. Тэгээ тэр үед залууч байсан л дээ. Тэгээд тамирчин байсан. Тэгэл тухайн үед бол яг нэг яг өнөөдрийн шиг тийм нийтээс мэдээлэл авчих, мэдээлэл хомс Боломж байсангүй шүү дээ. боломж байхгүй. Тэр үед тэгэл яг нөгөө эмчтэй үзүүлнэ, шинжилгээгээ өгнө. Ерөнхийдөө бол нэг хоолны дэглэм барих хэрэгтэй. Тэгэл яг хоолныхоо дэглэм бариад ер нь бол нэлээд гайгүй дэглэм бариад ингээл явгоот нөгөө өвчин ердөө мартцсан. За. Тэгээ 30-аад жилийн дараа 38 жилийн дараа 18 онд нэг өглөө босоод яхад ус айгуу тийм хүндрэлтэй хүн шингийн юм шүү дээ. За. Уух гэсэн хүндрэлтэй ороод хоол бол ер нь нэг цаашаа орох нөхцөлгүй шахуу болчоод Гинтл нэг өдөр. гинт. Тэгээд одоо энэ ямар учраас ингэдэм бэ гэдэг өөртөө бодсон л да тухайн үед. Тэгэхээр нөгөө тамирчин хүн чинь булчингийн маасаараа давмгаалаад өвчнөө мэдэрдгүй явсаар хагаад яг эцсийн мөчөд эцсийн шатанд яваад очихороо яг л тэр хэцүү нөхцөл гарч ирсэн л дээ. Тэр маань одоо яг ямар онош вэ? Хотоодны хорт хавдрын 4-р шат. Маш хожуу шат. 4-р шат гэдэг маань одоо баг үндсэндээ сүүлийн шат уу? T4 чинь дотроо A B гэл тэгэл байхгүй болчихж байгаа юм да цаашаа. Тэгээ анх сонсоход хэцүү байсан л та. Тэгээ яг тамирчин хүний нэг сэтгэлийн хат гэдэг нэг юу байна. Наана инээгээл тэгээ эмчүүн асууж исэн. Онь сонсоод яагаад инээгээд исэн бэ та гэд. Та инээгээд исэн байна тий. Үгүй яг амхандаа би одоо нэг тайвшруулж байгаа байхгүй юу? Өөрийгөө. Тэр хэн зуур би юу гэж бодсон бэ гэхээр эхээс төрсөн энэ сайхан бие организмыг гамболд чи мөнч гамгүй хэрглэжтэй л гэж бодож инээд хүрч байгаа л да. Яг нэг үнэг л. Тэг ингэж инээдэг хүн ч одоо хооруудын таачтай яагаад инээгээд байсан бэ гэвэл. Тэгэхэд мэдээж яаж сайхан байх вэ тий? Тэгэлгүй яах вэ? Одоо бол ер нь бол хавдар гэдэг өвчин Монголд аянгийн хэмжээнд очиод шүү дээ. Ер нь бол айгүй залуучж байна. Тэгээд нөгөө хүмүүсийн сэтгэл зүйд болохоор хавдар тусанд бол одоо ер нь идэгдэгвэ гэдэг. Энэ бол идэгдэг юм аа. Энэ бол энэ өвчин бол эдгэрнэ, эдгэрэхтэй бол маш сайн эдгэрнэ. Зүгээр цаг хугацааны л. За ингээд эмч онцлоод танд хэллээ. Та тэр эмчийн оншийг инээмсэглэж хүлээж авлаа. Гэт маргаашнаас нь одоо шууд эмчилгээ эхлэв. Цаашаа үйл явдал яаж өрнө? Цаашаа үйл явдал болохоор чинь угаасаа л нөгөө эцсийн шат болохоор чинь манад нэг ийм нэг хуулийн бас нэг тийм буруу тогтолцоо өгдөг юм шиг байгаа. За. Одоо ийм заалтай өвчнийг эмчлэх юм бол ийм ялтаа гэдэг одоо жишээ нь. Хуулинд энэ болохоор эмчилж болохгүй статустай. Одоо энэс дээш бол угаасаа эрсдэл хийх шаардлагагүй гэсэн тийм юу байт юм шиг байна. Тэгэхээр тэр чинь нөгөө заалтанд байхгүй болохоор яг бид нэр дээр юу орж ирэх вэ гэхээр угаасаа нөгөө эмч чинь надаас болоод эрсдэл хүлээхийг бодохгүй шүү дээ. Тэгэхээр одоо хэцүү хоцорсон хожуу байгаа учраас нэгдүгээрт энэ бол хэцүү, хоёрдугаарт бол та бол даахгүй. Тэгээ эмчтэй 2-3 удаа хандсан. Тэгээд 2-3 удаа эмчний зөвлөгөөнд ойр орсон. Тэгээд сүүлдээ гуйсан л та. Тэг ягаад тэгэхээр Монголын бас нэг нэртэй мундаг эмчийн өвдөс хараад би сууж байгаа юм чинь би эндээ омгшиж байна. Би организма өөрийнхөө бие организм бодгалыг яг таны одоо месостын ширээн дээр би яг асар өндөр сэтгэлийн одоо хатаар би таны өмнө ингээд илгээ тавьж чаднаа. Би бол босоод ирнэ угаасаа асуудал байхгүй гэдэг. Тэгсэн тэр тийм байхгүй хэцүү гэл ингээл одоо 2-3 хоног ингээл наасаашаа явал буцаагаад байгаа байхгүй. Тэгээ нэг өдөр би уулзсан чинь за яг та 17-оос дээш хүний гарын үсэг аваад хүрээд ирэх юм бол нэг харж үзэж болох юм гээл. Өөрөөр хэлэх юм бол эмчилгээ бичих, эмчилгээд хийх
хийж эхэлж Тэр яаж те. нэхэр нэг ёсны би чинь нөгөө 17 хүн энгийн юунд бол нэг 3-5 хүний гар үсгээ аваад орчин. 17 гэдэг маань болохоор нөгөө ойр тойрны хүмүүс маань бүгд одоо гомдлгүй. Бид одоо эрсдэл хийнэл гэсэн л гарын үсгэлтэй яг нэг нэг. Оо тгийгээл. Тэгэл уусаа маш хурдан цуглуулсан л да нөгөө гарынхаа үсгийг уцтаал наашаа хүрээ дээр одоо ингэмээр ингээл тэгэл нөгөө найз нөхдүүд хүртэл гарынхаа үсгийг өгөөл. Тэгэл хагалгаанд орохоор болсон л доо. Тэгээ хагалгаанд орохынхаа өмнө бол нилээд их юм унш судалсан. Ер нь бол хүн юу юм бэлээ л дээ. Хинд ч тохиолдож магадгүй. Тэр аюулт мэдээг сонсчоод хүн сэтгэл санаагаар унах биш. Маш өргөн дэлгэр мэдээл зурулах хэрэгтэй юм билээ. 50 байжгаад. 50 байжгаад. Тий. За тэгэхээр ямар мэдээл зурулах вэ гэхээр за өөрөө бол эмчтэйгээ айгуу тийм нээлттэй ярих хэрэгтэй. Манайхан ч ингээл уйлал унжаал тэгэл одоо нөгөө өөрийнхөө дотоод сэтгэлийг илэрхийлж чадахгүйгээр ингээл гараа явчин тийм. Эмчтэйгээ айгуу нээлттэй ярих хэрэгтэй. За энэ одоо мессежлийн үйл ажиллагаа ямар дистралтай явах вэ? За тэгвэл одоо мэдээг үзүүлэлт явдсан байх. За тэрний дараа яах вэ? Мессежлийн дараагийн таск руу очдог. Ингээд гих мэтлэнгээр нөгөө ерөнхий процедурыг яриулаад авчих шүү дээ хэмжээрээ. Тэнгүү тэрнийхээ дагуу мэдээл хайж байгаа байхгүй. За би одоо ингээд наркоз мэдээ алдуулалт гэдэг маань бол би нэг 3 цаг 4 цаг унтаад босох юм биш үү? Ингээ мэдээ цуглуулж яхад мэдээ алдуулалт бол тийм аимшигтай юм биш ээ. Таны бие организмд өвчлөл үзүүлэхгүй тулд мэдээ алдуулж байгаа юм. Энийгээ та сэтгэл зүгээ айгүй өндөр байд юунд барих юм бол энэ ард асуудалгүй гарна. Тэгэхээр бид нар чи одоо өнөөдрийг хүртэл за одоо нэг 7-8 жилийн өмнөхөх үеийг хүртэл бид нар чинь сэтгэл зүй гэдэг мэргэжил ямар ач холбогдолтой юм бэ гэдгийг мэддэггүй байсан байхгүй. Өнөөдөр би 60 хүрч байгаа тэр мэргэжлийн онцлогийг мэдэрч байгаа юм. Сэтгэл зүй гэхэд би тантай харьцаж байгаа харьцаанд сэтгэл зүй байж идэг. Хоол унд идэхдээ сэтгэл зүй байж идэг. За эмнэлгийн эмчил үзүүлэхэд мессацийн ширээн дээр очиход хүртэл сэтгэл зүй байх хэрэгтэй. Тэгэлгүй байх. Тэр сэтгэл зүйг яаж төвлөрүүлэх ёстой юм бэ гэдгийг л унш судалсан л та. Сэтгэл зүй бол асар хүчтэй. Монголчууд бид асар том одоо аз завшинтай ийм хүмүүс. Хувь заяатай ард юм. Хувь заяатай хүмүүс. Байгалийн асар өндөр өгөгдөлтөө гэж боддог. Тэгэл би эмнэлгээс гараад ууланд алхдаг байсан. Ер нь гайгүй идэвхтэй амьдралтай. Тэгээд та өөрөө яг ямар биеийн тамираар хичээлдэг гэсэн юм бэ? би гар бөмбөгийн волейболын спортын олон улсын хэмжээний мастер. Тий. Тэгээд спорт сайхан шүү. Хэрвээ спортоор хичээлдэг бол өнөөдөр би ийм хаттай байхгүй ч байсан бэр магадгүй. Магадгүй тийм ээ. Хүн өөрийгөө байнга урамшуулж явах хэвээр. Тэгээд өөрийнхөө өчүүхүнч атуга амжилтанд өөрийгөө урамшуулад өшөө цаашгаа маш одоо том болцол тавиад том юмны өө тэмүүлж явах юм бол ер нь бол нэг зовлон бол Монгол хүний өмнө бол зоригтой хүний өмнө зовлон сөгдөг юм байна л гэж би ойлгосон. Ер нь бол гоё штэ. Гоё байлгүй яах вэ та? Амьдрал сайхан, амьдрал гоё. Тэгээ та зүгээр ингээд би даван тулцсан ингээд бэртгчин болоод суугаагүй бүхэл бүтэн групп үүсгэсэн байна штэ. Энэ бол бас маш их хүмүүсийн талархлыг хүлээсэн. Тий, манайх 6300-аад гишүүнтэй. За. Хавдрын эмнэлэг дээр хяналтанд яваад очиход өглөө очиод би нэг 3-4 шинжилгээний дугаар илүү авчдаг юм. Яагаад тэгэхээр ар гэртээ үр хүүхдээ цэцэрлэг яалтанд хүргэж ч юм уу хань ижлийнхаа хоол ундыг бэлдэх ч юм уу ингээд манад эмэгтэйчүүд бас нэлээд дийлэнх байдгийг. Тэгээ тэр амжихгүй байгаа амьдралын зорилготой явж байгаа хүмүүс маань нэг хүрээд ирэхэд өмнөөс нь
дугаарыг бариад энд над илүү дугаар авсан шүү. Сандралгүй ингээд шинжилгээгээ өгөөрэй гэж зогсож ивэл хүн нэг сайхан юм уу да гэж. Ямар сайхан. Хөдөөнөөс болцоогүй гişүүд маань ирдэг. Зарим үед автобуснаас тосч авна. Эмнэлгүүрүүг нь аваачна. Тэгээд муусан эмчнэрээс гуйна. Энэ манай группийн юм аа, хөдөөнөөс ирсэн юм аа, танил тал ах トゥ муусаа юм аа, шууд хэвтүүлчмээр байна гэд. Тэгэл одоо яг хөө энэ бол буян юм л да. Ягаад тэгэхээр би Монголынхаа ард түмний дунд Монголынхаа энэ агаар, Монголынхаа энэ сайхан цэвэр одоо яг л энэ Монгол хүмүүний энэ халуун тэврэлт, халуун буцалж байгаа энэ амьдрал донд би буцаад дахиад хоёр дахь амьдрал надад хүрээд ирсэн юм чинь энийхээ хэмжээгээр аль болох хүнд буян хийтэй л гэж явдаг. Тийм учраас л одоо тэр гişүүдийнхээ төлөө хүний төлөө сэтгэлийн өглөгөнд бити харан байгаараа гэж л би бодож байна. Гоё штэ. Ингээд тэгээ манай группийнхан одоо уулзахаараа нөгөө мэнчилгээ нь сайн байна уу гэж уулзддаг, тэрвэрлдэг. Энийг би анх санааж хэлж ирсэн. Хүн хамгийн хайртай дотныхоо хүнийг тэрвэрдэг. Тэгэхээр энэ 6000 гаруй гişүүд бол миний одоо нэг өрх бүлийн гişүн гэсэн үг. Миний дүү, миний одоо найз, хайны ижил, ах トゥ ялгаа байхгүй. Тийм учраас би та нарыг ингээд ер нь бол бүгдээрээ ингээд тэрвэрчих юм бол биднэрт ингээд амьд харилцаа гэдэг утгаараа. Өнөөдөр би энергийн асар их нөөцтэй явдаг. Тамирчин хүн тэгэхээр миний энэ энергиэс та нар авал та. Өгж штэ тий. Тий. Нэг тийм сэтгэлийн өглөг, нэг хайрын өглөгөн дээрээ бүгдээрээ нэг тийм харамч биш байл гэж би боддоо штэ ер нь бол. Хамгийн зовлонгүй, хамгийн энгийн, ямар ч үн өртөггүй, хамгийн сайхан өглөгч л тэр юм шүү дээ тий. Тийм шүү дээ. Тэгэд ер нь бол хүн ингээд хүн туслаад яваад байхаар шүү дээ нэг тийм хар тамхинд донтцсон юм шиг болд юм л шүү дээ. Аюу сонио. Ямар сонио. Одоо би танд ингээд туслана шүү дээ. Таны нөгөө нэг энэ өнөгтэй нүд чинь ингээд бүр ингээд цорих гээд нэг юм баяр баясгалтантай болоод ирэхээр тэр кап байхгүй юу? Тэрийг олж харах юмсан гэж. Тэрийг олж харах юмсан. Дахиад нэг хүн тусалчих юмсан. Та бол одоо хот дотроо бол жишээ нь ингээд бас группийнхаа хүмүүсийг ойр зуртаа хүргээд өгч бас нэг хөргөн жолоочийн үүрэг нэлээд гүйцэтгэдэг сураг байсан. Тий, морин жолооч хийн. Тэгэл оройд нөгөө амралтын өдрүүдэд хэцүүлдэ хавдрын өвчин чинь нөгөө шүн өвддөг. Ой. 3-5 цаг ч юм уу ингээ өвддөг. Тэгээд нөгөө төлөвлөсөн өвчин намдах морфинууд нь өвдөхөрөө ингээд хийсээр хагаад амралтын өдрүүдэд нөгөөх нь дуусчихна. Тэгэл чат руу ороод шөнө 10-11 цагт манай аавын юун дуусчлаа. Одоо ингээд ордуу тавиад эхэллээ. Ямар хэцүү. Нөгөө групп рүү л орно шүү дээ. За нөхдүүдээ ийм морфины зөвшөөрөлтөй ийм хүн нэгд өдөр ингээд бичгийг аваад үгээ та нарт нэг 2 ширхэг байна уу 3 ширхэг байна уу гэд тэгээ шөнө босоод машинаас аж бол цуглуулна нөгөө хийчихнэ. Тэгээд нөгөө хүмүүст аваач. Нэг өвчин зовлонгүй шөнийг нэгд өдөр хурчүүлгээл ингээл тисэрэ твчээрэ болдын шүү гэж хэлэхэд айгүй хэцүү бас. Тэрийг хэлхийн өмнө самсаа шарах нь. Ягаад тэгэхээр яг тэр тис твч гэж байгаа юм дээр тисхийн аргагүй твчхийн аргагүй өвчин байдаг байхгүй. Даваад гарчаад хэлэхэд айгүй амархан. Хэлж байгаа хүнд болохоор би бүр ингээл зүрх зүсчээж тэрийг хэлдэг. Тэгээд тэрвэрнэ. Тэгэл тэрвэрхээр за давнаа гэл ингэдэг. Яг үнэн чанартай бол хэцүү л дээ. Гэхдээ манай группт сүүлийн 14 хоногт 12 хүн эдгэрч байгаа гэсэн шинжилгээний хариу гарсан. Вау, ямар гоё. Гоё мэдээ вэ. Тэгээд нөгөө сэтгэл зүгийг ашиглаад байгаа байхгүй юу? Яагаад тэгэхээр за энэ маань ингээд эдгэрчихсэн шүү. Одоо нэг пэйстер байдаг чинь нэг ингээд ийм одыг ингээд алга руу тавьдаг. За аз жаргалыг та нарт тавьлаа шүү. Дараагийн амжилт таних шүү. Алгаа тосоод аваараа гэдэг нөгөө мэдээлэл ингээд эерэг мэдээлэл тавьдаг. Тэгэхээр нөгөө хүмүүст маань бүр асар их тийм сэтгэлийн дэм өгдөг. Тэгэлгүй яах юм бэ? Энэ хүн идэж гин. Би ч гэсэн идэж шүү гэсэн итгэл тэнд явж. Одоо манай хан чинь миний хэвээр ингээд би маргааш
хариугаа миний гоё гараасаа гэдэг ингээ бүр групп рүүгээ хэлсгүй ороод ирдэг тийм. Тэгэхээр чи яста асуудалгүй чамд амжилт хүсье гэдэг ингээ нөгөө гоё уур амьсгатыг бүрдүүлэхийн тулд тэгэл янз янз зүйл хэрэгжилж байна да тэгээд. Үнэхээр гоё шүү дээ. Үнэхээр гоё. Өнөөдөр цаг зав гаргаж бас ийм сайхан сэтгэл уудлсан, ийм сайхан чин сэтгэлийн яриа өрнүүлсэн танд маш их баярлалаа. Зөвхөн би биш, миний энэ баярлалаа гэдэг үг бол өнөөдрийн танхимд суугаа үзэгч залуучууд, өнөөдөр цэгэр дэлгэцийн цаанаас та бид хоёрыг харж байгаа олон мянган үзэгчдийн хэлж байгаа сэтгэлийн сайхан баярлалаа гэдэг үг шүү гэдгийг та бас ойлгоно үзье. Баярлалаа. Тэгээд группийн маань 6000 гаруй гишүүд дотор уйлаад баярлаад үзэж байгаа хүмүүс бол зөөнгүй байгаа. Тэгээ та бүхэндээ хурдан эдгээрээ, хурдан илааршаараа биеийн хүчээр ганцхныг давдаг юм аа. Тэгээ сэтгэлийн хатаар мянгаыг давна шүү. Тэгэхээр няцаж болохгүй, буцаж болохгүй. Зоригтой хүний өмнө зовлон сөхөрдөг юм аа. Тэгээ бүгдээрээ хамтдаа хавдрыг давнаа л гэж хэлье. Ийм одоо эгэл цагийн эгэлгүй баатар та бол их сайхан сэтгэлийн маш одоо агуу их үйлсийн эзэн хүн. Тэгээд энэ сайхан үйлстэнд бид нар бас чин сэтгэлийн жижигхэн бэлэг танд барихаар шийдсэн. Та олон одоо группийнхаа энэ өвчин зовлонтой байгаа сэтгэл нь амар амгалан бус байгаа энэ хүмүүст бас өөрийн унаагаараа үйлчилдэг хүн. Тийм учраас бид нар Монгол телевизээс энэ чимгээ шоуг бэлтгэж телевиз үзэгчдэд хүргэдэг Монгол телевизийн зүгээс 1 сая төгрөгийн шатхуун худалдан авах бэлэн бичиг өгье. Сэтгэлийн их далайд бяцхан дусал болж баярлалаа. Хүргээ гэж бодож байна. 1 сая төгрөгийн шатхуун худалдан авах эрхийн бичгийг манай Монгол телевизээс танд гардуулж байна. Баярлалаа. Та бүхэнд юу сансан 9 хүсэлт бийж явах болтугай. Энэ сайхан ерөөл нь бат сайхан оршигээ. Үнэхээр сайхан байна. Тэгээд хүний төлөө явсан бодож байгаа ажил үйлс маань бүтэмжтэй байх болтугай. Группийн маань 6000 гишүүн бүгд ирүүл болох болтугай л гэж хэлээ. Болтугай. Яста таны энэ сайхан ерөөд яста бат сайхан оршиг. Би дүүг нэг тэрчих үү? Тэги. Ийм сайхан сэтгэлийн хайрыг хүн болго мэдрээсэ. За баярлалаа дүүдээ. Маш их баярлалаа. Таны энэ сайхан сэтгэлийн гал хүн болгоны сэтгэлд бас ингэж бүр мандан бадарсан өөдрөг сайхан гал байж ах болтугай. За баярлалаа. Энэ бол таны чин сэтгэлийн хайр, энэ сайхан хайр үргэлжид хүн болгоны сэтгэлд очиулж бадарч байгаасай. Манай Санж Өнөтөр хамтлаг, Амьд хөгжмийн хамтлаг маань, дуучин тэгшээ маань хамтдаа бүгдээрээ хайр гэдэг дууг дуулж өнөөдрийнхөө шоуг өндөрлөё гэж бодож баярлалаа. Хүлээж суугаа ээжтэй Саявага дуулгараа хүслээгүй цэгээд ирэхэд чи сансан сэтгэлээ саял дэвтэнэ дондоо хэрэггүй харин зүрх сэтгэлдээ дэдлэн амьдрал висээ түшин хансаж хараа утгаарч ослонд жаргаж яваарай Жинсэн найзаа Барасан атгаад тэрээрээ Сэтгэл гондох яваа Амбчи сайхан үгээ Дотож мэднэ Орчлонд хүмүүс хайрыг би
байраар гэрэлтэй Даатад үлээ Хорвот Гидэ Ханас Юнарын Хахцад учираа Баяр гонягт Хамт байдаг юм шүү энэ хаа Мөнх юм шүү энэ хаа онцгой бүтээлийг ойрын хос